За уулзалтынхэнд ерөнхий сайд Зандан Шатар үндсэн хуулийн суур зарчмын дагуу оюу толгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ноогдох зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатайг хэллээ. За харин Rio Tinto компанийн гүйцэтгэх захирал Саймон Трот ерөнхий сайд Зандан Шатарт энэ оны 2 дугаар сарын 5-ны өдөр илгээсэн захидалтаа оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй үр дүнтэй яриа хэлцээг үргэлжлүүлэх байр суурь нь хിവэрэ байгааг онцолжээ. Ойрын хугацааны асуудлуудыг шийдвэрлэх зээлийн хүү менежментийн төлбөр төслийн үр ашгийг нэмэгдүүлэх. Монголын ард түмэнд өргөөжийн дийлэнх хэсэг нь оногдож байх. Хуулийн зарчимд эзүүлэн бодит шаардлагуудыг хэрэгжүүлэх. Бодиттой үр дүн гаргах шаардлагатай байна. Өмнө явж ирсэн найдал яриа хэлцээг сүнжруулах, хэлцээний агуулгыг бүдгэрүүлэх, удаашруулах байдлаар явуулахгүй. Гэдгийг айлал талдаа гадуу болгож бодит үр дүн гаргаж ажиллах шаардлагатай байна. Зээлийн үүний хэлцээртэй холбоотойгоор бол бас тантай санал нийлж байна. Бид нар бол айл болохоор энэ асуудлыг бол одоо хурдан шийдэгдээсэй гэж хүсэж байна хэлцээрээсээ. Тэгэхээр хэлцээний ажил бол үргэлжилж байгаа. Энэ дээр бол бас хурдан түргэн бас шийдэлтэй дөрвтэй тийм алхам хийвэл бас зүгээр болов. За менежментийн гэрээ бас адилхан хэлцээр үргэлжлээ явж байгаа. Миний ойлгочоор хэлцээрийн багууд бол хэлцээр бол урагшилж байгаа өгч байгаа. Тэн дээр бас одоо оюутлогын менежментийн зүгээс ч гэсэн энэ асуудал маань менежментийн гэрээний асуудал илүү тодорхой болоосой гэсэн одоо хүсэл эрмэлзэл өндөр байдаг. Маш яралтай тодорхой хэмжээний үр дүнд хүрэх сонирхол бол өндөр байгаа. Оюутлогоос очих үр өгөөжийг бас аль талдаа нэмэгдүүлэх. Ялангуяа Монгол улсын талд бол үр өгөөжийг 53-аас доошгүй хувьд бол заавал барих ёстой гэсэн дээр бол бид нар үндсэн хуулийн 6-гийн 2-т нийцүүлэн бол энэ дээр ажиллаж байгаа хоёрын цааш ч гэсэн ялангуяа Эрдэнэс оюутлогын компани болон засгийн газраас томилогдсон ажлын хэсгийнтэй бол хамтран ажиллахад бэлэн байгаа. Мөн Rio Tinto зэвсгийн группийн гүйцэтгэх захирал Кэти Жаксон хариу загталдаа Монгол улсын ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Rio Tintoтой оюу толгой компанийн асуудлаар хэлэлцээ хийж байгааг бүрэн дэмжиж бодит үр дүн өгөөжөд тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж байгаа талаар дурджээ. За мөн оюу толгой компанийн уулуурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол улсад үлдэх буюу үндсэн хууль заасан 53%-аас доошгүй байх хэмжээнээс өндөр байгаа юм. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ. За оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Мөнхсөх засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа мөн илэрхийлсэн байна.